Гомын эсрэг хийсэн тоглолтыг үзээд ер нь үзчих тухайн үеэсээ дурсаж танаа гэрт одоо юу болов хаана үзв? Би яас нэг найзтайгаа юу орж үзсэн. Олуулаа үздэг газар орж үзсэн. Тэр дөрөв үе ерөөсө мангар хурдан дууссан. Амар сонио. Эхлээл дуусаад. Зүгээр нэгдүгээр үе дуусчих юм ааш. Тэгэл дөрөв үе дууссан. Үүний нөгөө анхаарал тэгж төвлөрж үзэж нөгөө дуртай спортоо тэгнэ гэдэг. Надтай адилхан монголчууд яг тэгсэн амар хурдан дууссан. Яг математикийн хичээл дээр одоо 40 минут ямар удаан өнгөрдөг вэ? Ойлгонгууд л аюу хурдан дууссан тий. Ойлгохгүй болохоор нэг явдггүй шиг. Дээдлиг дээр баг маг дэмжиж байгаа ер нь үдэж байна уу? Тийм, дээдлийг одоо анханаас алдаа хайж байна. Одоо Кнайц баг гэвэл дэмждэг байсан. Одоо тэгээд манай шунхлаа групп маань бас SG Apps гэсэн багтай болсон байгаа. Тэгээд хоёулыг дэмжиж явж байгаа да. За хоёр баг чи эхний шатанд таарах магадaltaй байгаа. Энэ хоёр хоорондоо тааруул яах юм? Бас хүндийн болох багтай. Одоо болж байгаа тоогийн тоглолтуудыг үзэхэд бас хүнд тоглол болж байгаа шүү дээ. Зөө тий. За баярлалаа. За баярлалаа. Сониос таа чи одоо UG Arena-гаас хөөгцсөн анхны хүн гэсэн. UG Arena-гаас хөөгцсөн Монголын хамгийн анхны одоо хөгжөөн дэмжигчтэй. За сайн уу? Сайн. За сакс үзэх чинь үү? Монгол аль багийг дэмжиж байгаа вэ? Одоо Японыг дэмжих гэдэг нь үү, Монголыг дэмжих гэдэг нь үү? Монгол. Let's go Mongolia. Хэмлаарэ. Өдөр тоглолт яг 1 цагаас эхэлнэ. Гэхдээ тэрнээс өмнө өглөө 7 өнгөрөөд бүгд цуглдсан ингээд бэлтгэл ажлаа базааж байна. UG-ийн иргэн тойрон бүх хэсэг шигшээ багийн залуусаар амьсгалж байна. Төвийн 3 тоглогч маань энд байна. Хорлын танхим. Бас дээрэс нь медиа ажлын өрөө хэвлийн бахарл. Энд болох нэ. Хувцсэлхөр. Эхний тоглолтод ороод талбай дээр гарах мэдрэмж ямар вэ? Өнөхөр гоёсон. Тэгээ багаараа тоглоод бодсон да. Эхлээд нэг блоклуулсан шүү дээ. Тэгчээд яасан юм бодог үстэй. Юусэн болж болохгүй шүү дээ. Тэгэл дараачихын дотлог бодоод. За шигшээ баг тоглолтын өмнө халаалтын бэлтгэлээ. Хэдэлтийн бэлтгэлээ хийж. Аялын сонь сайхан таныг товчхон юм юу вэ? Тэнд бас нэг сонирхолтой хөгжилтэй юм болов уу? Аяллаа нөө. За энэ удаг аялных ахтар юм байсан уу? Ер нь халуун газар байлаа. Заал нь одоо жишээ нь 30 гаруй градустай. Тийм заал бэлтгэл хийлээ. Яг нь тоглолтын талбай бол мэдээж хормоор байсан баг. Урссан. Steam sound орсон юм шиг байсан. Хүмүүс яаж нэг хэрэг ёо жерси авч байгаа юм? Оо, божинжин. Юу бичлэг гэдэг юм. Наахудаа гэх юм уу, бүүт засаад өргөн дэлгэр үйлчлүүлж байна. Яг өмсгөлийг гарахаас өмнө авцсан чи жоохон загвар шинжлэгчлээ. Джерсиний тусгай хайрцагтай болсон. За, чигшээгийн омс байна. Бас давхар альчуур байна энэ чи. Өссөн нэр дугаараа наадаж байна. Хөөе танах өнөөдөр за дээдл нь хідэн өмсгөл зарж чадах юм ер нь нөөц чинь. Өнөөдөр нэг л тоглолт учраас яг 200-аас 300. За танаа хүүчин үндэсний шигшээ багт анхныхаа тоглолтыг хийлээ. Аав хүний хувьд одоо тоглолтын үзээд юу бодогдсон? Сайхан байна. Тийм эндээс сансантай өсч хол мөөдлөө билээ тоглож байгаа баяртай байгаа. Тоглолтын дараа тань руу ярив юу гэж хэлж яах юм хүүчин? Юу нь бол ясаа ясна. Өө бас боломжийн хэмжээнд зүтгэлээ бас илүү хичээнэ л гэж хэлсэн. Бүр албаар үзэх гэж ингэж би шагийн плейт аван барь ирв. Бүр тэглэн штэ яац. Гэхдээ эн чинь ингээ юм ингээ эргэлтэнд орж ийн гэдэг эн чинь өөр амар том хөгжил эрэлттэй. Ингээд Түүнийх нь нөгөө нэг All Star-ын шүүх хийснээс ч асуухгүй яаж болох вэ? Тэр шүүх чигтээ хэр бэлдсэн? Шүүхээр нэр алдаанууд харагдаад идэв билээс те. Явуулт мод. Манай урлагийнхан тэгээ айгүй бас явж илээ. Ер нь явдалтаа гинэ яваадсан амар. Ой манай шүүгч нэлээд. Ой. За сайн байна уу? Сайн байна. За нөгөө лифт авах. шүүх шивж дуртай хоёр штэ. Өнөөдөр Японы шүүнэ. Өнөөдөр Япон Монголын тоглолтыг дийслээ бид хоёр. Тэгээ ерөөсөө байнгын санаатай. Ерөөсөө санаатай. Ганц хоёр хүнд нь техникөө гаргахаар байна уу? Гаргана ер нь жоохоо энэ тийм мотонуудад Ямамото, Тиммото тий. Саянара гэж Тэднэр зөшөө өгнө. Тэрс нэг юм асуухгүй болохгүй. Би нөгөө тайлбарлаж ирсэн бохгүй тэр тоглолтыг чинь. Тэгсэн чинь шүүгч нар ядраад
тайм аут авлаа гэсэн. Тийм байд болох уу? Ингээ хөөс гараадсан те. Бүр амар урсаад. Анх заяагч ингээ орохдоо ингэсэн байхгүй. За одоо ингээд орноо. Эхний 1 минут хин яаж тоглодгийг сайн харж байгаа. Хин ямар алдаа хийд юм бэ? Хин явуулт хийд юм бэ? Тэрийг харж тэгж байгаа наад хоёр багийн чи аль нэг нь төрүүлж минутын амралт авна гэсэн байхгүй. Тэр хооронд хэдүүдээ амраад юмаа ярина гэсэн чинь нөгөө хоёр баг маань амралт авдггүй. Бид хоёр тийшээ гүүгээд идэг. Сүүлдээ бүр амьсгаадаа заяагч чи эдэр чи амралт авахгүй штэ гэсэн чи. За юу яач шүүгч мэдли тайм авахаас гээд нэг тайм авчи гээд заяагч хэлсэн чинь нөгөө манай MC анхаа зарлцсан байхгүй. Шүүгч нар тайм авлаа гээд Тэр бол бас гоё гоё. Гэтэ үнэхээр хэцүү билээ чи хоёр тал руу ингээ нөгөө тамирчнаас төрүүлж очиж байрлал эзлэх хэвээр шийдэн доор байв харж явах хэвээр тэгэхээр ч гэсэн байг гүйж идэм билээ шүү дээ. Хин гэдэг вэ? Эцэж ярах гэдэг. Сакс үзэх дуртай юу? Дуртай. Ямар багийг дэмжтэй? Хүлгүүд. Оо тийм үү. Хүлгүүдээс хинийхэн тоглолтод илүү дуртай бай. Бэлгүү ахыг. За өнөөдөр шигшээ баг дээр бэлгүү ахыгаа хэдэн он аавна гэж бодож байна? Бас их л оноо. Өдөр орой энэ тоглолтыг хүлээгээд ирнэ ундах нойр чи хөрвөө. За бараг л хөрсөнгөө өглөө бас нэлээд тоглож байгаа. Тэгээд диско гараад ирлээ шнэ. За өмссөн байгаа ховц хуцаас all time-ийн шилдэг 30-ын ховцыг өмссөн байдгийн байна. Тэр өдрийг нэг жоохон дурсаач тааш алга болсон шүү дээ төрүүлээ яваад гэсэн. Тэгээ үнэхээр чухал ажилтаа байсан болохоор ахын яваад гисэн. Үнэхээр гоё байсан. Үеийн сайхан тамирч цугларсан. Урдны өрнөө гэж цуглаж байгаагүй юм байлаа шүү дээ. Тэднүүсийг цуглуулсан холбооныхонд маш их баярлалаа. За инхээ од тэрний шигшээ багтай хизэнээс тоглох боломжтой гэж тагуулж байна. Хүмүүс олон л асууж байна те. Бүгд л комент бичээд инхээ од яасан юм бэ гэж. Энэ жил 3 дугаар курс шүү дээ. Магадгүй 4 төгсөд болон сургуулаа төгсөх хэрэгтэй байгаа. Тэгээд сургуулаа төгсөж байгаа л одоо нөгөө нэг чухал үеийн болохоор сургууль нь явуулахгүй л дээ. 4 үе хурдаа бариад тоглолцоод би хожих боломж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл манай Улаанбаатар чинь далайн төвчнөөс дэш 1500 багтай. Биднээс чинь бараг 0-оос ирж байгаа шүү дээ. Тийм учраас өндөрлөг газар нөгөө нэг хүчил төрөх чинь маш сэрэг байгаа. Тийм учраас маш их ядарна, маш их амьсгаад нь энийг ашиглаад тэгээд 4 үе ерөөсөө амраахгүй шахаад хурдаа тоглох юм бол маа боломж гарах байх гэж бодож байна. Маргадын тоглолтыг бүр онцлоод асууя. Энэ залуухан тоглогчтой ингээд Монголын ихэнх үзэгчид мэдгүй байж байгаа шигшээ аваар гарч ирээ ингээд цойлж байна. Түүний тоглолтыг онцгой болгож байгаа зүйлийг та юу гэж бодож байна? Америк гол Маргадаг баг багт хэдэн жилийн ч өмнө үлээ дэшид очиж уулзч байсан. Шийдэл мэдлэлтэй засаж байсан. Маргад бол том зүрхтэй Америк спорттой зай гаруул шууд тоглолтог ямар ч хэрэгцээгүй. Дээрэс нь хамгаалт бас сайн. Ийм л залуу байгаа. Тэгээ ер нь бол 0 жил хай скуулийн төгсөх ангийнхны All Star Game гэж бодоход Маргачаан MVP авч ирсэн шүү дээ. Америкт. Тэгэхээр би бол маш сайн мэддэг байсан. За шигшээгийн тоглолт дуудахгүй хэлчихье. За дөрүлээ гэр бүлээрээ явж байгаа юм уу те? За тэгээ гэр бүлээр явж байна. За чи хариултаа. За өнөөдөр одоо аль багийг дэмжих гэдэг нь ч одоо метал чинь тоглохгүй шүү дээ хөөе. Одоо Монголны хувь заахгүй энэ дээ. Саксан мөгөдөх дуртай юу? Чи дуртай юу? Дуртай. Ямар багийг дэмждэг? Бишрэл метал бас Монгол бас хөлгөөд. Чи бас металыг дэмждэг үү? Эсвэл зүгээр л байгаа өмсгөлээр өмсч юм уу? Тийм металын хэн дуртай вэ? Ууган баяр. Тэг бас Wesley, тэг бас гол. Ууган баярт хандаад чи нэг үг хэлээч. Ууган баяр ахтаа хандаж үг хэлээч. Ууган баяр. Ууган баярт юу гэж хэлэх юм бэ гинэ? Диси. Ажигласан ууган баяр. За ихчих шиг байна. Тэгээ баярлалаа. Тоглоо сайхан үзээрэй. Баярлалаа.
Тоглолт ямар хөө болов? Айцээ боллоо. Сэтгэл хангалуун уу? Амар байна. Билгүүг олдохгүй байна үндэ. Баярлаа. За тоглолтын эцсийн үр дүн 79-89 тэгээд ямар тач их орондоо Японы шигшээ багийн эсрэг маш гой тоглолтыг үзүүллээ. Ирсэн хүмүүс ч гэсэн их сэтгэл хангалуун байх шиг байна. Одоо бид нэр Хятад Гуамын шигшээгийн хоорондын тоглолт ямар үр дүнээр яаж дуусах вэ гэдгийг хүлээн. Окей, хамтаа хүлээе. Магадгүй биднэрт боломж гарах бах. Найдаж байна. Тоглолт ямар хөө болов? Янз байлаа. Сэтгэл хангалуун байна уу? Ер нь бол хангалуун. Гэхдээ одоо Гуам яаж иж төвшлөлтэй манайх дараа чинь шүү дээ. Баярлаа. Тоглолтод ер нь хэр сэтгэл хангалуун байна. Ховлол Үнээр гоё юм уу? Ер нь 90-тэй шөвтэй шүү сэтгэл хангалуун байна. гэхдээ хэдүүлээ Японыг хожно гэсэн итгэлээр тоглолоо те цаанаас. Тэгсэн тэгдэггүй дээ. Сая бол дээр гараад одоо ингээл дарамтлал фэнүүтэйгээ нийлээл те 6 дахь тоглогчтойгоо нийлээл хожнол гэсэн бодол шууд төрж авч 2 удаа тийм нөхцөлөд үүссэн. Гэхдээ яг Сайн тий. Тийм. Мөөгөө одоо дараагийн тоглолтоос бүх юм аврах гэдэг шин. За юм асууж гоо тоглолт ямар хөө болов? Оо ёстой. Яг гайхамшигтай боллоо. Сэтгэл хангалуун байна уу? Сэтгэл айгүй хангалуун байна. Тэгээд одоо маргаад болкогээ те дараагийн одоо шгшаагийнхаа одоо нүүр царайнуудад үнэхээр одоо баярлж байна. За та сэтгэл тоглолтод хэр сэтгэл хангалуун? Оо сэтгэл зүйн маш гоё. Хажуугаас нь бага талбай дээрээ дэмжиж сууж их, орилж их ямар байв? Маш тийм ад жаргалтай бол. Сайн үзлээ манай. Төсгөл жоохон муу байсан болохоос ер нь л стаг гоё байсан. Гэтэ энэ чи Япон шүү дээ. Тийм Япон шүү. Ой сайн байна уу? Ялаа ганц юм асууж өгөх ганц юм асууж. За тоглолтын талаарх сэтгэлээ хуваалцаж. Тоглолтын үнэхээр сэтгэл хангалуун байна. Бид нар бүгдээрээ харлаасаа Япончуудыг хож хангалттай боломжтой. Угаасаа цаг дууссан дуустал бид нар тэнцүү явлаа шүү дээ. Илүү гарлаа. Сүүлийн 4-р үедээр 8 минуттай байхад бид нар 1-1 илүү гарлаа. За яах вэ? Хож байсан юм шиг санагдаад жоохон харамсаад байх юм би. Та ээж. Би бол харамсахгүй. Яг тэгэхээр үнэхээр бидэрт боломж байна тийм үү? Бид нар манайх шигшээ үнэхээр сайн байна гэдгийг л ойлгож авч байгаа учраас яг тийм харамсахгүй яг үнэндээ. Үнэхээр гоё тоглолоо. Болоо үзэж байгаа. Та үзэх ёстой шүү дээ. За үзээрэй. Тэр би тэг ганц нэг үзэж байгаа шүү дээ. За. Хоолой ийм байна. Тэг би гэхдээ өчж байгаа юм уу? Тийм шүү дээ. Харин миний хасаа. Хуухай муухай гэсэн үг юу? Хуухай муухай. Хуухай ч гэсэн. Хуухай муухай. Энэ олон хүмүүсийн голд гараад одоо бүжиглэхэд дэр нь ямар хөө идэх юм бол нэг 40 30 40 секунд бас энэ нөгөө нэг ингэдэм юм л шүү. Юу штэ болох байхгүй. Нөгөө нэг лиг дээр ингээд инээд бүжиглэхээр амар гоё гэрэл тоглолт шүү дээ. Фибагаас ерөөсө тэгдэг юм байна. Инээд гарангууд гэрлээ бити хөдлөг. Тэр бах тий. Тийм бас байдаг. Тийм яаж юм? Гэрэлтэй хүмүүс рүүгээ харс тулгараал бүжиглээ. Хөөхөн байна л гэж юм юм байна тий. Хамгийн харагдаад авсан. Хүн болгоны реакшнийг хараад тэгээд. Шавагийн тоглолттой холбоотой ганц хоёр юм асууж өгөхөө та хэдээс. Гуйжтэй. Та гуйжтэй бит ингэлтэй. За өчигдрийн тоглолт ямар хөө санагдаад байна? Ямар хөө гэдэг нь гэсэн үг. Сэтгэл чинь хөрвөө Японы зэрэгсэн тоглолт. Хөрсөн. Ер нь маш гайхалтайсан юмыг тоглож болдсон байна гэдгийг хүмүүс ойлгосон баха. Тэгэл юу хаанаас үзв? Вордноос үзв үү эсвэл гэртээ үзв? Гэртээ үзсэн. Тэгээд ер нь хэр их огшууд тоглолтын турш. Хэр их огшвоо? Огшлгүй байд юм бэ чи. Эхнээсээ л нөө нэг өгзөг чангараастай сууж. За тулгаа. Өчигдрийн тоглолтын одоо ер нь хамгийн онцлог үйл явдал нь чиний хувьд юу вэ? Ярээр юм даа. Яг үнэ гэж яг байцаа штэ үнэ. Би ч ажил дээр сууж байгаа онцлогтой ажиллах юм. Байгууллагын нас ах уу тэгээ бүгдээр ярьслах гэж болно. Байгууллагын нас бааж байгаасаа. Өчигдрийн хамгийн онцлог мөч нөгөө нэг юу байсан штэ 4-р үеийн 8 минутаас нэг 5 минут хүртэл дарааллаад 3-аас оруулаад дараалж оноо авцад тэр мөчд бол бүр ингээд бүрсэн сэтгэл хөдлөл хамгийн дээд зэгт бүрсэн. Тэгээд ихтэй яг жоохон харамсалтай яг бол тэр ерөөсөө л 1 оноо шүү дээ тал бөмбөгөөс. 1.3 секунд шүү дээ. Нэг самбар те. Тэгээд айгүй хэцүүс. Тэгээд тэрийг бол яг бөөндөө ус үзсэн. Өчтөний тоглолтыг бол ордон дээр очиж үзсэн. Тэг үнэхээр гоё. Тэгээд хамгийн гол бүр 4-р үе дээр болчиход байгаа дэлхийн рейтингийн 21-р байранд байгаа багтай. 4-р үе дээр манайх бүр 73 72 гээд дээр нь гарсан шүү дээ. 79 78. Нээ дээр нь гарсан шүү дээ. 1 оноо. Тэг тоглолт гэдгийг хинч хүлээд одоо яагаад гүйсэн баха. Одоо төсөөлөггүй байсан. Тийм үе тоглолтыг Монголын залуучууд хийж чадчихсан. Тэгээд юунд итгэсэнхээр ирээдүйн мань үнэхээр гоё юм гэдэгт. Маргадын тоглолтыг одоо үзээд маргад одоо сүүлийн хэд хоногт маргадыг ярихгүй Монголын сагсан бөмбөг үздэг хүн байхгүй боллоо шүү дээ. Тэр залуугийн тоглолтын талаар. Тийм бас ур чадруудын эзэмшиж болд юм байна гэдгийг л хааллаа. Тэгээд
тамирчид гэсэндээ бас магадаас зөндөө олон зүйлүүдийг олж харсан болоо л гэж бодож чинь өөрсдөө цааш аварч чадварууд дээр өнгөж 21 тийм. 20 хүрээгүй. Харин тийм. 10 сард 20 хүрэх юм. Тэгэхээр одоо залуу тоглогчдод зөндөө байгаа шүү дээ. Дүүнерч зөндөө байгаа. Тэгэхээр өөрсдөө тэгж хөгжүүлэх бол боломжтой юм байна л гэж. Манай лигийн багууд ер нь энэ одоо багийн хүмүүс байгаад ир одоо тийм түүнд санал тавих болоо. Тэр хүн санал зөндөө их бах уу. Баг болгоно л ер нь марадыг багтаа авахыг хүсэж байгаа болоо л гэж бодож байна. За баярлалаа. За уушлаа. За майнерсын коучээс юм асуулт. Яа одоо энэ би Токио анар биш ээ. Чи энд ярилцлага авч байгаа энэ би Токио анар шүү. За энэ би Токио анараас гэдэг ш. За Волкогоо хараад багийнхаа залууг хараад одоо бахархаж суув. Волкогоороо бахархаж илаа. Энэ бүх тамирчдаар энэ маш их бахархсан. Үнэхээр одоо юу гэдэг Гуам болон Японы шигшээгийн эсрэг үнэхээр мэрэгжлийн өндөр хэмжээний цагсан бөмбөг тоглож болд юм байна гэдгийг харуулсан Монгол улсын шгшөөгийн тамирчдаар бүгднгээр нь тасгалжуулагчтай маа бүгднгээр маш их бахархаж илаа. Василис Фракес тасгалжуулагч танд хэлсэн нэг алчиг өгмөг байна уу? Нэг жоохон санаач орж байгаа аа. Үгүй яг хөө зөндөөл юм байдаг. Тэгээд би биш бид гэсэн юм те баг гэдэг зүйлийг өөрийнхөө дээр тавиараа гэдгийг өдөр болго хэлдэг байсан те. За баярлалаа.